За Ховд аймаг бол 16 төсөл хөтөлбөрийн байгууллагуудтай хамгийн идэвхтэй ажилладаг. Одоо дэлхийн зүүн байд юм уу, байгаль хамгаалах сан гэдэг юм уу, одоо TNC гэдэг юм уу, KFW гэдэг юм уу. Маш олон байгууллагуудтай бид өхөнд одоо хамтарч ажилладаг. Жишээлбэл манай бүсийн онцлогын эмчилгээний төвийг одоо тоног төхөөрөмжөөр нь хангахад олон улсын байгууллагууд тусалж байгаа жишээтэй. Сургууль цэцэрлэгийн галдгоо шинжилгэхэд энэ олон улсын байгууллагуудынхаа дэмжлэгийг авч байх жишээтэй. Байгаль хамгаалах үйл ажиллагаанд бол бид бүхэн энэ олон улсын байгууллагуудынхаа дэмжлэгийг байнга авч одоо ажилладаг. Жишээлбэл Алтай суманд одоо энэ байгалийн дархан цастай газрыг хамгаалах, энэ байгалийн одоо хамгааллын чиглэлээр одоо офисын барилга хүртэл бариад өгч байгаа жишээтэй. Тэгээ тийм учраас энэ төсөл хөтөлбөрийн байгууллагуудтай хамтарч ажиллах, гадаад харилцаагаа хөгжүүлэх гэдэг бол энэ төрийн бодлогын бас нэг хэсэг гэж ингэж одоо ойлгож болно. Энэ чиглэлээр Ховд аймаг бол маш их санаачлахтай, маш их идэвхтэй ингэж ажилладаг ийм одоо аймагуудын нэг ээ.